мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих гээд сая одоо бид нар чинь нэг хүүхэд нөхөн дунаад за тэгээ үндсэндээ энэ хүүхдээ аюулгүй байдалтай холбоотой нэг аппликейшн одоо нийслэлийн хэмжээнд за улсын хэмжээнд энэ хийгээд бараг 2 жилийн өмнө би бас тодорхой санал өгч ирсэн. Програм хангамжийн зардал одоо өсрээд нэг 30-40 сая төгрөгийн хэмжээнд л байсан. Тэгэхээр юм нийгэмд хэрэгцээтэй магадгүй ашигын төлөө бус иймэрхүү одоо програм хангамж мэдээллийн технологийн одоо энэ үйлдвэрлэлийг дэмжихэд одоо энэ хүү санд одоо хоримтлуулад хийх хэрэгтэй юм шиг байна. Тэгэхээр энэ тал дээр одоо яг юм бодлого байна уу? Одоо энэ дээр бол нийт мэдээллийн технологийн үйлдвэрлэл дэмжих хууль дээр одоо мэдээллийн технологийн үйлдвэрлэлээс төсөв төрөөс 40-с доош тэнцэх хэмжээний хөрөнгийг одоо төлөвлөлнө гэж байна. Тэгэхээр энэ мөнгийг одоо нийтийн үргийн сан болгоод нийгэмд хэрэгцээтэй ийм одоо чухал ийм програм хангамжуудыг хийгээд одоо сая л одоо нэг осол аваар гараад хүүхэд эндээд тэгээ одоо энэ олон нийтийг оролцуулсан мэдээл бүртгэх, хянах, аюул ослыг арилгах гэдэг нэг ийм програм хангамж хийлээ гэж нэг дугарлаа л та. Тийм учраас яг энтэй ижилхэн дахиад нийтийн аюулгүй байдалтай холбоотой програм хангамжийг хөгжүүлэх тал дээр одоо энэ ямар бодлого байна вэ? Дахиад одоо нийтийн одоо хэрэгцээнд шууд одоо ашиг гэж харахаасаа илүүтэй нийгмийн үүргийн сангаар хийгдэх юм програм хангамжууд магадгүй одоо малдаа төрсэн хүмүүс ч байд юм уу те зуд турхан болдог өвчин зовлон гардаг за аюул осол одоо болжсгүй аюул ослууд гаргах урьдчилан сэргийлэх олон нийтийн оролцоонд толгуурласан ийм хяналт үнэлгээ мэдээллийн ийм системийг дэмжих одоо ийм одоо програм хангамжийг хийгдсэн үү тэгээ үүргийн санд яагаад ингэж мөнгө төвлөрүүлдэггүй юм бэ нийгмийн даатгал дээр бас нөхөн төлбөрөө олгоно гэж байгаа яг зөв мэдээлэл технологиг дэмжих үүднээс нийгмийн даатгалын одоо нөхөн олгорыг нөхөд олгочих болцоотой. Нийгмийн даатгалын хуулиар бол одоо хоригдсон зүйл байхгүй шүү дээ. Тэгэхээр иймэрхүү зүйлийг би тодруулж асууя. За ажлын хэсэг 5 номерын микрофон нээ. За Эрдэнэт төгсөний асуултанд хариулъя. Захим хөгжлийн нууц харилцаа холбооны яам Ягмар Наран. За тэгэхээр яг түрүүний таны ярьдаг одоо эрсдэлтэй одоо гинтийн янз бүрийн эрсдэлтээр бид бүхэн саяны жишээн дээр ярихад бол ийм Монгол платформ дээр 2 хоногийн дотор хөгжүүлэлтийг хийж эрсдэл мэддэг системийг оруулсан байгаа. Тэгээд засгийн газраас барьж байгаа Монгол Улсын ерөнхий сайдын чөлөөлөл бодлогын хүрээнд бид бүхэн Open API буюу тэр хүсэлт илэрхийлэх боломжийг бүх төрлийн платформ системүүд төр холбох боломжийг бүрдүүлэхээр ажиллаж байгаа. Тэгэхээр одоо хүсэлтийг хүлээж авсны хүрээнд бид бүхэн засгийн газрын 11.11-ийн нэгдсэн өргөдөл гомдлын санд бүрдгээд холбогдох байгууллага төр уламжлахаар ажиллаж байгаа. Бас бидний хувьд бол яг таны ярьж байгаа одоо нөгөө төрөөс үзүүлэх дэмжлэгийн төрөл дотор уул нь бол нөгөө 9 төрлийн татврын бус дэмжлэг дотор дэвшилтэд технологи суурилсан бүтээгдэхүүн үйлчилгээ бий болгосон патент эзэмшигчид шагнал урамшил олгох гэдэг уул нь сууц. Тэгтэл бид нар нөгөө энэ сангийнхан бүрдлэг хэсгийг бүрдүүлж чадахгүй байгаа. За гишүүний ярьж байгаа нөгөө бүх нийтийн үйлчилгээний үүргийн сан гэж байдаг. За тэр нь болохоор арай өөр чиглэлийн нөгөө аслагдсан иргэдэд төрийн харилцаа холбооны үйлчилгээг хүргэх чиглэлээр ийм өөрсөн байгаа. Энэ болохоор мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих сангийн хувьд бол ийм одоо бүрдэл одоо төсвийн бүрдлийг бүрдүүлчих бол хэрэгжүүлэх боломж бас байгаа. За Эрдэнэт гишүүнд нэмэлт тодруулга байна. Микрофон нээ. Сая яхаа тэгээд инкисээ чиглэл өгөөгүй бол гэдэг юм уу? Хүүхд эндээгүй байсан бол одоо саяны ийм Монголын платформ дотор хүүхдийн одоо аюулгүй байдалтай холбоотой орчны аюулгүй байдалтай мэдээлэл хэмжээ пункт зорохгүй л байх нь л дээ одоо яг нэг үгэлэхэд. Тэр яг энтэй ижилхэн зөвхөн хүүхд гэлтгүү. Орчны аюулгүй байдал одоо барилга байшин аюултай одоо энэ одоо хэрэг хүчтэй салхи гарлаа гэж бодоход Улаанбаатар хотод одоо хэдэн самбар нь унж хүний толгой дээр унах юм. Барилга барьж байгаа компаниудын хамгаалтын систем хэр найдвартай юм. Дээрээс хэдэн тооны одоо шивлэр төмөр унлаа гэж бодоход тэрийн даах хэмжээний хамгаалалтаа хийсэн юм уу гүм үү гэдэг юм уу. Иймэрхүү аюулгүй одоо эсвэл аюултай тэр зоон бүсээр явахгүй байх гэдэг юм уу те. Иймэрхүү одоо мэдээлэх системийг л одоо цаашдаа ийм Монголыг дамжуулаад хийх юмыг ийм үүргийн сангаар дамжуулаад оруулж өгөх бодлогыг хийгээч л гэж би хэлээд байгаа.